байгаль дээлтэй оршуулах ёсон. Монголын түүхийн их сурвалжаас үзэхэд эрт дээр үед язгууртан ноёд эхэс дээдэс буддын шашны лам хувраг бөө хүнийг нас барсны дараа шарлыг галд өргөх буюу чандарлах зан үйлээр үлддэг байжээ. Тэгвэл 21-р зуунд чандарлан оршоох үйлчилгээ нь хамгийн тохиромжтой зан үйл ба бус нутгийн байгаль эколог, тэр дундаа суурьшлийн бүсийн экосистем, хүн мал хүрээлэн буй орчин, агаар хөрсний бохирдлоос сэргийлэх, далд оршуулгын тоог багасгах, газар ашиглалтыг сайжруулах зэрэг шаардлагад нийцэж байна. Чандарлан оршоох зан үйл нь чулуу газар шаардлагагүй, хөрс усыг бохирдуулахгүй, өвчин алдар тараах эрсдэлгүй, газар ашиглалт бага буюу хот суурин тохиромжтой зэрэг давуу талтай. Иймээс манай Дөлбийн компани их дэлхийн газар шороо, мал амьтад, иргэдийнх ирээдүйн сайн сайхны төлөө томоохон хөрөнгө оруулалтыг хийж барилт цэцэрлэг төрөлөнд олон улсын стандартад нийцсэн чандарлах үйлчилгээний төв бүтээн байгуулад байна.